Монголд улс төрийн нам байгуулагдсны 95 жилийн эх орончдын баярын өдрөөр Монгол Ардын намд ус орон даяар 3,000 гишүүн элслээ. Эх орончдын баярын түүхтийн өдөр Бурайдын Гавьяат жүжигчин дуучин Амархуу Аав Борхуугийнхаа хамт Монгол Ардын намд элслээ. Түүний өвөө нэмсвэр нь Монгол Ардын намын ахмад гишүүдийн нэгэн энэхүү урлагийн алтгоонд олон жил үргэлжлэлтэй ажилласан аав хүү өвөө гурваар Монгол Ардын нам игнийгээд хэлж байна. Энэгээр бид аав хүү хоёрын сэтгэлдлийг сонслоо. За мэдээч өнөөдөр Монгол Ардын намын одоо төрсөн өдөр гэж хэлбэл болно тийм ээ. Энэ их олон жилийн түүхтэй энэ намд одоо өвөө одоо хүүгийнх нь одоо ачин тийм аав хүү ач гурав нь одоо ингэж элсэж байгаад маш баяртай байна. Ерөнхийдөө манай өвөө маань Ардын намынхан Ардын намынхан хамт олонтойгоо маш олон жил зүтгэсэн байгаа Монгол улсынхаа төлөө. Тэгээд бас би өөрөө бол 2006 оноос хойш Оросд уран бүтээлээ хөөж Монголынхаа нэрийг гаргах тийм ажилдаа явж байсан болохоор энэ жилдээ бүх гэрээ одоо бүх Оросын ажил уран бүтээл маань дууссан маягтай. Тэгээд одоо бол цаг үе нь бол яг Монголдо хурж ирээд Монголынхаа нийгэмдээ нийгмийн хариуцлага одоо залуу хүний хувьд ялангуяа маш олон залуучуудыг одоо байлдан дагуулж байгаа гэж би өөрөө бас боддог. Тийм болохоор энэ утгаараа Монголын одоо нийгэм ямар байна, Монголын одоо иргэдийн амьдрал маань ямар байна, ерөнхийдөө нийтдээ Монгол маань одоо ямар байна гэдэг зүгээс бас нэг өөрийнхөө хүчийг зарцуулсан, өөрийнхөө одоо чаддаг зүйлээ авьяасаа, оюунхаа бүх санаагаа одоо бас манай Монгол маань сайхан болоосой л гэдэг тийм сэтгэлээс л одоо бас Ардын намын хамт олондоо хамтарч бас Ардын намын гишүүн болж байгаа. Ямар ч алхам хийсэн удаа манай Монгол угаасаа шүүмжлэх дуртай, тийм магтаас илүү шүүмжлэх дуртай байдаг болохоор би ер нь бол тэгэл урлагийн хүн чинь олон нийтийн нүдэн дээр байдаг. Тэгэл ярих нь багддгүй болж игэл тэгэл муулч гал болж игэл нэг жоохон муу талыг ухаж олчих гал гэдэг. Тиймд бол үнэхээр сурцсан дасцсан. Яг үндсэндээ бол би Ардын намынхаа гишүүн болж байгаадаа бас өөрийнхөө нэг зөвхт бодол санаагаа илэрхийлэх тийм боломж нь гарч ирж байгаа юм болов уу гэж бодож байна. Тийм болохоор шүүмжлэх хүмүүс нь шүүмжлэлээс дэмжиж байгаа хүмүүс нь дэмжиж байгаа бол баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө ямар ч тийм илүү тутуу ярианаас бол огт айхгүй. Монголд улс төрийн нам байгуулагдсны 95 жилийн түүхт энэ өдөр анхны 7-гийн 1 догсмын Зэ охин оюун төгс Монгол Ардын намд гишүүнээр элсэн юм а. Өвөг дээдсийнхээ суурийг нь тавьж тусгаар тогтнолын төлөө зүтгэж ирсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын намыг сонгож байгаагаа тэрбээр тоттож байлаа. Энэ сайхан яг энэ баярын өдөр тэгээд энэ ёсол төгөлтөртэйгээр энэ намд элсэж байгаа баталгаа авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд яг энэ өдрийг ирнэ гэж юусоо бодож байсангүй. Тэгээд ямарваа нэг намд орнож гэж бодож байгаагүй. Би өөрөө эмч хүн болохоор тийм талаас жоохон зайд байсан л да. Тэгээд яг ингээд бодохоор тэр олон жилийн өмнө өнөөдөр бид нэг ийм сайхан эрх чөлөөттэй үр ачнараа Монгол тусгаар тогтносон Монгол улсын иргэн байлгахын төлөө амь бие зориулсан тэр хүний үр ачийн хувьд би өнөөдөр хаана байх ёстой юм бэ гэдгээ бодохоор энээс өөр угаасаа миний байх газар ерөөсөө л энэ юм байна гэж би бодоод тэгээд өнөөдөр энэ ч байж энэ да. Ер нь яг ер нь өвөөгийнхөө тухай айлын зөндөл юм сонсдог байсан л да. Тэгээд одоо магадгүй Тэнгэрээс өвөө маань биднийг хараад сууж байгаа байх. Тэгээд би өнөөдөр энэ ч байх ёстой гэдгийг магадгүй цаанаасаа түлхсэн ч юм уу мэдэхгүй байна. Нэг л яагаад энэ ч байх ёстой байсан гэхээр ер нь ингээд өвөг дээдсийнхаа тий өнөөдөр бид нар яаж амьдарч ийн өнгөрсөнд яалаа ирээдүйд ер нь бид нар яах ёстой юм бэ хаана байх ёстой юм бэ гэдэг бодол ингээд орж ирэх үед л ер нь бодсон л доо. Тэгээ бодохоор манай ээж болвол өвөөгийн талаар маш их мэдээлэлтэй маш их эмээтэй ярилцдаг. Тэгээд түүхийн тэр маш их зүйлүүдийг мэддэг. Тэр тусмаа яг хэлмэгдэлтийн үед тэр Оросд очоод янз бүр болоход тэр бичиг баримтууд нь ч гэсэн байдаг байхгүй юу. Тэгээд яг бодохоор харамсалтай. Гэхдээ бас ололттойгоор амьдралаа зориулсан энэ хүний үр ачийн хувьд байх л ёстой гэдээ ээжтэйгээ ярилцаа шийдвэр гаргасан.